Toyota танилцуулж байна. Toyota-гийн Монголд халбан ёсны дилер болох Мөнх хадаа 5 богд компаниудын баталгаат засвар гэж юу хэлэх вэ? Баталгаат засвар гэдэг нь тодорхой хугацааны хүрээнд тохиолдсон үйлдвэрийн эвдрэл гэмтэлд хийгдсэн засварыг хэлдэг. Баталгаат засвараар хамгийн оновчтой оншилгоог хийж, гэмтэлтэй буюу нэн түрүүнд солих шаардлагатай эд ангийг засварладаг. Баталгаат засварт дараах анхан шатны шаардлагыг тавьдаг. 1. Засвар үйлчлэгээ нь Toyota-гийн хариуцах үйлдвэрийн гэмтэл байх. Үүнийг яаж мэдэх вэ? Тухайн гэмтлийг Toyota-гийн албан ёсны сертификаттай инженер онцлон баталгаажуулдаг. 2. Таны автомашины засвар үйлчлэгээ нь засварын зөв зохистой шат дарааллыг дагсан байх ёстой юм. Үйлдвэрлэгчийн стандартын гарын авлагын дагуу оншилж засварснаар таны машины бусад эд ангид гэмтэл учруулах, аюулгүй ажиллагаа алдагдах зэрэг эрсдлээс хамгаална. Toyota-гийн шинэ автомашины баталгаа зөвхөн албан ёсны дилерээс авсан шинэ автомашинд олгогддог ба 3 жил юм уу 100 мянган км аль төрүүлж дуусснаар хязгаарлагддаг. Харин шинэ сэлбийн баталгаат хугацаа нь 6 сар юм уу 10 мянган км байдаг бөгөөд зөвхөн албан ёсны дилерээр суурилуулсан тохиолдолд хүчинтэй байдаг. Үйлдвэрлэгчээс таны автомашин шинэ сэлбэгт олгогдсон баталгаа нь тухайн автомашин болон шинэ сэлбэгийн дурдсан хугацаа, явуултын туршид хэвийн ажиллана гэдэгт өгсөн баталгаа юм. Хэрв уг хугацаанаас өмнө таны ашиглалтын нөхцлөөс үл хамааран эвдрэл гэмтэл гарвал үйлдвэрлэгчийн зардлаар засварлаж өгөх юм. Харин хэрэглээний явцад хэвийн элэгдэж гэмтдэг эд ангууд баталгаат хугацаанд хамаарахгүй. Жишээ нь наклаад, гэрлийн лампууд, цаасан шүүрнүүд, удирдлагатай түлхүүрний батарей гэх мэт эд ангууд. Таны автомашинд ямар нэгэн хэвийн бус доголдол ажиглагдвал та нэн түрүүнд Toyota-гийн албан ёсны дилерт хандаж үйлчилгээний цаг авах хэрэгтэй. Дилерийн сургагдсан инженерүүд таны автомашиныг онцлон шалтгааныг тодорхойлоод үйлдвэрлэлийн гэмтлээс шалтгаалсан доголдол гэдгийг тогтоосноор таны автомашиныг баталгаат засварын хүрээнд үн төлбөргүй засварлана. Засвар үйлчилгээний баталгаат хугацаа гэж байхгүй бөгөөд зөвхөн тухайн автомашинд өгөгдсөн баталгаат хугацаа, шинээр суурилуулсан сэлбэгийн баталгаат хугацаа гэж бий. Өгөгдсөн баталгаат хугацаанд байгаа автомашинд гарсан үйлдвэрийн эвдрэл гэмтлийг засварлах ажлыг албан ёсны дилерээр хийлгэж байж хүчин төгөлдөр хэрэгжинэ. Торгон мөч бүрт хамт Toyota